За өнөөдрийн зочин маань болохоор E-Mongolia компани хамтын ажиллагааны газрын дарга Тулган маань ирсэн байна. За өнөөдөр бол ярилцах сэдв бол E-Mongolia дээрх цахим шилжилтийн ажлын талаар апдейт болон блокчейн технологийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулж байгаа талаар бид нар ярилцсан. За тэгээд та бүхэндээ блокчейн E-Mongolia-ийн талаар сайн байна та өглөөний минь. Чивчээ зүгээд өөртөө микрофон ойртуулаад яг гэртээ шиг ороо. Зя. Би нэг шилээ зүгээд энэ дээр. Зя. За өглөөний минь өдрийг сайхан өнгөрүүлж байна. Өглөөг сайхан өгтөө. Өглөөний минь. За. Яаж ирв та төгж рүү гайв. За сая наашаа алхаад манай офис аягүй ойрхон IT паркийн 4 давхарт байдаг, барьждаг. Тийшээ ер нь бол тогтмол дандаа алхаал ажлуудаа төрийн байгууллагуудаа уулзаал, өвчлөлтөг уулзаал явчихдаг. За. За юуны өмнө намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд өөрийгөө тав шууд танилцуулаад эхлэв яах вэ? Тэгээ болно. Та өөрийгөө танилцуулаад. За. Миний нэрийг Тулгай гэдэг E-Монгол Актем улсын төсвийн үйлдвэрийн газрын систем нэгтгэлийн газрын дарга гэдэг алтан тушаалыг одоогоор асч байна. За манай байгууллага одоо 2022 онд бол албан ёсоор байгуулагдсан. Гэхдээ төслийн нэгж маань бол одоо E-Монгол гэдэг платформ бол одоо энэ жил 5 дахь жилдээ 5 жилийн агаа бол тэмдэглэж байна. Саяхан бид нэр 5 дугаар хувилбараа гаргасан. За манай байгууллага нэг 120 орчим хүнтэй ажилтдаг. За миний яг хариуцдаг нэгж бол хөгжүүлэлт, шаардлага, дэд бүтэц, за дээрээс нь судалгаа нөгөө системийн хөгжил дэвшилтэй яаж сайжруулах вэ гэдэг дээр нь илүү анхаарч ажилладаг ийм газар нь байгаа. Тийм. За тэгээд E-Монгол бол Актем маань хүмүүс бол E-Mongolia гэдэг нэг апыг хийдэг. За тэгээд нэг веб хөгжүүлдэг нэг тэгээд ийм олуулаа одоо юу хийдэм бол гайхаад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол нэг улсын 30 орчим системийг хариуцж ажилладаг. За үүний зөвхөн нэг хэсэг нь бол E-Монгол. За бид нар бол хур үндсэн нөгөө мэдээлэл солилцооны хур систем бол та хэд маань сонсч ирсэн байх. Тийм хурдан шүү дээ. Данг бол үндэсний дата төв хариуцдаг. Хурыг бол бид нэр хөгжүүлэлтийг хариуцдаг. Дэд бүтцийг бол үндэсний дата төв хариуцдаг. Ер нь улсын байгууллагуудын дэд бүтцийг дата төв нь хариуцаад яг хөгжүүлэлт софтвер хөгжүүлэлтийг бол манайх одоо цахим яамныхаа доор илүү хариуцсан явдаг гэсэн үг. За бид нэр өөр одоо ERP засгийн газрын систем өөр одоо ярьж болохгүй бас төслүүд ч байна те бид ингээд улсын ер нь 30-аад гаруй системийг хариуцаад байнга тэрний хөгжүүлэлтийг хийгээд дээрэс нь яралтай төслүүд орж ирвэл тэрнийг бас ингээд цугтаа хөгжүүлээ явдаг гэсэн үг. Тэгэхээр зөвхөн E-Монгол биш бид нар ингээд байнгын сайжруулалтуудыг олон төсөл төр ингээд оролцсон явдаг. Яг л нэг IT-ийн компани яаж явдаг тэрэн шиг юм дедлайнуудтай төлөвлөгөөтэй жилийн төлөвлөгөө ямар хянуулна тэгээ ийм байдалтай ингээд явдаг. Нийт хэдэн багтай? За багийн хувьд гэвэл манайх яг хөгжүүлэлтэн дээр их юм бол бид нэр 2 хуваацсан явдаг. За нэг баг хөгжүүлэлтийн баг маань бол зөвхөн E-Монгол E-бизнес гэдэг та бүхний одоо мэддэг одоо нэг алдартай гэх юм уу те систем хөдөлгөөгөө фокус хийдэг. За нөгөө баг нь бол манай бусад ERP, албан бичиг солилцооны систем, засгийн газрын хурлын систем гэх мэтчлэн одоо нөгөө дэмжих систем гэж нэрлэдэг. Ийм системүүдийг хариуцсан явдаг гэсэн үг. Саяны нөгөө нэрлээд байгаа бусад 20 хэдэн систем хариуцсан явдаг баг байдаг. За энэ бол зөвхөн хөгжүүлэлт талтай. Мэдээж бид нар нөгөө дотроо захиргаа хүнээс олон нийтэд харилцах газар, сургалтын хэлтсүүд, за шаардлага гаргадаг, одоо бизнесийн шаардлага гаргадаг, тий систем хөгжүүлэх шаардлагатай үгүй юу гэдэг дээр анхаарч ажилладаг цахим засаглалын хэлтсгээд одоо 20 хэдэн хүнтэй баг маань бас явж байна. Маркетинг байна, PR хариуцсан баг байна, тий сургалт хариуцсан баг байна. Олон нийт буюу нөгөө гадаад харилцаа хариуцсан бүр тустай газар нэгж байна. Бид нар бас нөгөө одоо хөгжүүлээд байгаа энэ системүүдээ бид нараас олон улсын хэмжээнд бас нэвтрүүлье. Монгол одоо ерөөсөө л дандаа нэг хүнээс очиж юм сурдаг, хилцүүлэгт очихороо нөгөө хүмүүсийн ярьж байгаа сонсдог тийм байхаа болсон. Бид нар бол одоо нөгөө Nube-ийн EGTI индекс гэж байдаг. Хүний нөөц дэд бүтэц тэгээд захим одоо засаглал захим одоо төрийн одоо захим үйлчлэгийн индекс гэдгээрээ нийлээд бид нар одоо 46-ад байдаг. Нийт одоо орнуудаас. Тэгээд 74-т байж байгаа 46 руу бид нар орж ирсэн. Ийм үзүүлэлттэй явж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдын зорилго бол эхний 20-д Монгол улсаа оруулъя гэдэг ийм зорилготой бас явж байгаа. Нийт үзэгч сонсч бол бид нар ч бүр нэлээд амжилттай явж байгаа юм шүү дээ. Яг нь зарим үзүүлэлтүүдээрээ бол бид нар мэдээж хойгуур байгаа үзүүлэлтүүд байгаа. Кибер аюулгүй байдлаараа одоо саяны EGTI шиг урд бол явдггүй. За босод одоо өөр ямар индексүүд ч үгүй тий. Nube-ийн зөндөө индексүүд байдаг. Nube дэлхийн одоо өөр байгууллагуудаас гаргадаг. Саяных бол яг цэвэр
одоо миний яг хариуцж байгаа төсөл багтай хамааралтайгаар гэх юм уу те тэрнтэй их уйж ярьдаг те ийм Монгол маань 5 жилийн турш одоо 1.7 их найдыг хэмжсэн иргэдийн төсвөөс дээрэс нь манай одоо зөвхөн төрийн үйлчлэгэн дээр ийм амжилт үзүүлсэн гэж бодоход бид нэр сард жишээлбэл Сүхбаатарын талбайг 6 А4 цаасаар бүр хэмжээний цаас бол хэмндэг тийм тооцоол байдаг. Хүний нөөц талаасаа бол бид нэр харин цахим ур чадвар дээр бас илүү бас анхаарч ажилладаг. Зөвхөн юм одоо нөгөө хөгжүүлээ зогсохгүй бид нар бас иргэдтэй яаж бидний хөгжүүлээд байгаа юм яаж ашиглах юм те настай хүмүүс яаж ашиглах юм хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч юм уу тусгай хэрэгцээтэй иргэд маань яаж ашиглах юм тэднэр зориулсан ямар үйлчлэгээнүүд боломжууд байгаа гэдгийг бас орон нутгаар 21 аймгаараа явж хүргэдэг. Мөн манай нөгөө төрийн цахим үйлчлэгээний зохицуулалтын газар гэдэг агентлаг байдаг манай дээр. Тэр агентлаг маань яамны одоо харьяа агентлаг маань 21 аймгаараа бас явж ин цахим ур чадварын айныг өргөнүүлдэг. Тэгэхээр бидний бас энэ хэрэгжүүлж байгаа төслүүдийг үр дүнтэй байлгах, Монгол улсын хэмжээний хүмүүс ойлгох энэ дээр нь бас анхаарч ингэж явдаг. Дээрээ яам маань ингээд ер нь зангидаа явдаг гэсэн үг. Тэгэхээр дэд бүтцийн дата төв маань хариуцсан те аюулгүй байдал маш чухал үүрэг гүйцэтгэх нь. За хөгжүүлэлт буюу энэ системүүдийн хөгжүүлэлтийг манайх олцоо одоо яамны дор бол хийж байна. За агентлаг бол илүү нөгөө бодлогын төвшөнд 21 аймагт яаж энэ төслүүдийг хэрэгжүүлж байгаа талаар сургалт орох уу? Тэр төрийн албан агчид нь одоо бидний хийгээд байгаа ямиг иргэдэд ойлгуулж чадах хэмжээнд байна уу үгүй юу гэдэг дээр нь хяналт тавин чанаржуулна те. Хурдан зөвлөлт нэрлээд байгаа шүү 21 аймаг тэр. Тэрэн дээр очиход хүндэл эвтэйхэн хариу өгчдөг те. Систем дээр ямар нэгэн одоо систем гэдэг чинь 100% хизээч алдаагүй ажиллана гэж аахгүй шүү. Айтыг л явж байгаа. Спорт болоход ядаж хурдан зөв хариулт өгдөг. Хүний мэдээлэл одоо хувь хүний мэдээлэлтэй харьцаж ажиллаж байгаа учраас тэрийг үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол иргэд маань бас миний мэдээллийг энэ нэг нөхөр танихгүй хүн хараад идэг те. Хамаагүй хараад идэв юм уу үгүй мүү гэдэг ойлголт бас байгаад идэг байхгүй. Тэгэхээр тийм боломж байхгүй. Бид нар зөвхөн тань зориулээд тухайн мөчөд танд л үйлчлэгийг үзүүлж байгаа шүү гэдэг мэдээлэл бас зөвөх. Гэт ийм жишээнүүд бас байгаад байгаа. Тийм. Тэгэхээр саний нөгөө зүгээр 46-тай холбож ярихад ийм бүтцээр бид нар үр дүн дээрээ хөгжүүлэлт, сургалт, аюулгүй байдал гэдэг дээр анхаарал ер нь явж байгаа гэсэн үг. Ер нь бол баг миний бас мдэггүйсэн зүйлээ л да. Нилийн том дээгүр орж байгаа маань бид нар ч бас тэгээд нилийн том цар хүрээтэй ажиллаж байгаа юм байна. Тэгээд тиймээд бас бидний нөгөө технологийн хувьд бас алдаатай зарим юм дээр. Гэхдээ бараг алдаа гарахгүй байгаа гэж би хараад байдаг шүү дээ. Яг хоо систем дээр ийм одоо Microsoft-ийн Teams хүртэл гацах ч юм уу тий OS-ийн төвшөнд iOS-ийн төвшөнд ч юм уу гацах ч юм уу баг гарах асуудлууд бол түгээмэл байдаг. За энэ нэвтрүүлгийг бол хувийн хвшлүүд төрийн байгууллагууд том одоо групп компани IT-ийн дарга нар бас үзэж байгаа бол тэр хүмүүс бол ойлгож байгаа бах. IT-ийн төсөл төр бол асуудал үүсдэг, тэрийг сайжруулдаг, төлөвлөгөө гаргадаг, эрсдлийг хаадаг. За үүний далмаар нэг зүгээр рекламдахад бид нар ISO 27001 стандартуудаа нэвтрүүлсэн явж байгаа олуулсан. Тэгэхээр та IT маань бас дата мэдээллийн аюулгүй байдал, тий бүрэн бүтэн байдал, хөгжүүлэлтийн явцад одоо эрсдэл үүсэхгүй байх магадлал дээр бид нар бас онцгой анхаарч ажилладаг. Бид нар бас дотроо мэдээллийн аюулгүй байдал түрүү нөгөө яриха мартсан байна. Тулгамдаад бид нар мэдээллийн аюулгүй байдлын тусдаа газартай тэр газар маань тусдаа хяналт шалгалтаа хийгээд ямар нэгэн систем хөгжүүлж байгаа бол олон нийтэд гаргахаас өмнө дотоод шалгалтаа хийгээд давхар бид нар кибер буюу тагнуулаар давхар шалгалтуудаа хийлгэж олон нийтэд зарладаг гэсэн үг. Тэгэхээр маш олон шат дамжлаг давж иж ингэж одоо олон нийтийн хүртэл болдгоо гэсэн үг. Та бүхний хэрэгэлдэг системүүд маань. Гайхалтай. Энэ бол угаасаа үнэхээр гайхалтай. Бүр том үйл ажиллагаа болт юм байна. Тэгээ нөгөө хүмүүс ингээ гайхалтай ажиллахаар битээ хийжлээ дээр. Гэхдээ энэ бол үнэхээр гайхалтай байна. За тэгээд бидний хувьд болохоор өнөөдөр нөгөө блокчейнтэй холбоотой бас нэлээд дэлхүү яригээд бэлдсэн байгаа. Тэгэхээр ер нь бол таны хувьд одоо асуухад энэ блокчейн одоо ийм Монголиэтэй яг хэрхэн уялдаж ажиллахаар байгаа. Яг би нөгөө нэг ийм Монголын IT-ийн хөгжүүлэлтийг хариуцдаг болохоос биш ийм Монголын одоо хөгжүүлэлтийн шийдвэрийг ч юм уу те төслийн шийдвэрийг гаргадаг нөгөө яам гаргадаг улсын төлөвлөгөө гарна тэрнтэй уягдаж стратегийн бодлого нөгөө 2050 те босол хөгжлийн бодлогууд одоо хиймэл оюун ухаан их хөгжлийн стратеги гэдэг одоо энэ том хэмжээний стратегиудтай холбогдож ажилладаг. За энэ том төслүүдэд бол блокчейний талаар хэд хэд дурддагдсан байдаг. Би яг нарийн одоогор бол бид нэр хэрэгжүүлэе гэдээ ярьсан байгаа төсөл бол байхгүй байгаа. Блокчейнийг зүгээр би хувь хүнийхээ яг мэрэгжлийн өнцгөөс хараа үзэх юм бол одоо олон улс дээр блокчейн бол шинэ ойлголт байхаа болчлоо тий. Бүгдээрээ монголчууд ч гэсэн ер нь блокчейнийг харьцангуй залуучууд нь бол илүү баг ойлгодог болсон баг. За тэгэхээр энэ зүгээр шинэ технологиг ашиглаад суур бүртгэл буюу таны мэдээллийг
одоо хариуцж байгаа байгууллагууд одоо архивын газарч байд юм уу, улсын бүртгэлч байд юм уу, нийгмийн даатгалч байд юм уу, татварч байд юм уу те. Бидний ингээд суурь мэдээлэл байгаа ш очиж авалгаа авдаг ч юм уу те. Ийм голоор дамжуулж тэнцэнээс аваад байгаа ш. Тэгэхээр тэр байгаа бүртгэл ерөөсөө өөрчлөгдөөгүй. Хэн нэгэн тийшээ нэг удаа хадгалагдсан бол өөрчлөгдсөн бол бас тэр түүх нь хадгалагддаг. За устгагдсан ч гэсэн нэг үндсэн ганцхан юм дээр хадгалагддаг биш те. Олон ноодон дээр, олон цэг дээр хадгалагддаг учраас нэг газар устгагдсан ч нөгөө газар буцаад сэргээгээд маргааш нь гэхэд ч юм уу те. Эсвэл цагийн дараа ч гэх юм уу тухайн логикоос хамаарат сэргээгдэх боломжтой. Ийм технологи учраас тийм суурь мэдээлэл одоо хариуцдаг иргэдийн одоо онц чухал гэж утсан тий заавал 100% итгэлтэй ашиглагдах ёстой ийм мэдээллүүдийг хариуцдаг байгууллага төр бол блокчейн төсөл маань хэрэгжих бол илүү давуу талтай гэж харж байгаа. Ийм Монголын хувьд яагаад би тэгж холбохгүй байна гэвэл ийм монголчин өөрөө тухайн мөчөд миний байгаа мэдээллийг тэр төрийн байгууллагуудаас аваад танд харуулдаг байгаа байхгүй. Хуруу түрүүний яриадсан нөгөө хуруу гэдэг систем ажиллаад таныг хүсэж байгаа үед бид тэр мэдээллийг танд харуулж байгаа болохос ийм Монгол өөр төр мэдээлэл хадгалдаг. Тэ агшин зур зүгээр тэнцэнээс байгаа мэдээллийг танд харуулж байгаа. Олон баазтай холбогдсон нэг системийг ашиглаад ийм Монгол гэдэг платформоор л бүгдээрээ тал талаас нь хандаал өөр байгууллага дээр байгаа мэдээлэлээ хараад байгаа байхгүй. Тэгэхээр яг тийм юм дээр блокчейнийг бол нэвтрүүлэн гэдэг нь жоохон өрөөсгөл болчихно. Яг л энэ чинь өөрөө дундын систем, өөрөө маш олон системээс мэдээлэл авч чинь тий. Тэрийг үнэн гэж одоод харуулж байгаа болохоос би яг үнэн хэсэг дээр нь баталгаа өгч мэдэхгүй байхгүй. Тин чи алдаатай байж болно. Эсвэл өнөөдөр өөрчлөгдсөн тий мэдээлэл байж болно. Тэгэхээр блокчейнийг бол яг тухайн мэдээлэл хариуцж байгаа байгууллага ч юм уу өөр дээрээ ашиглах юм бол илүү давуу талтай мэдээллийн үнэн зөв байдал, найдвартай байдлыг хангах боломжтой гэж харж байгаа. Мөн одоо энэ хувийн хвшлүүд байгаа шүү дээ. Одоо Corex, TIO гэж зүйл TIO блокчейн гэсэн байх шиг байсан. Нөгөө AI lab-ийн хөгжүүлсэн. Тэгэхээр өөрөөс манай энэ Diverse-ийн хэдэн залуучууд бас би өөрөө хуучин Монгол DeFi-ийн гүйцэтгэх захирал байсан. Блокчейн төсөл өдөртөж явж исэн. Тийм учраас бас мэднэ. Тэгэхээр энэ хувийн хвшлүүдийн энэ олон залуучууд маань нийлээд одоо нөгөө боловсролын дипломыг блокчейн дээр хадгалах гэдэг ингээд гэрчлэгээ юм уу, суурь мэдээлэл хадгалдаг юм үйлчлэгнүүд үзүүлээ яваад байгаа. Тэгэхээр энийг нээлттэйгээр л ер нь бол улсын байгууллагууд сайн дэмжих хэрэгтэй л гэж миний зүгээс харж байгаа. Шинэ технологи гэхдээ энэ бол баталгаатай олон улсад ашиглагдаж байгаа ийм стандарт байгаа тийм. Тэгэхээр энэ дээр блокчейнийхаа төрлийг сонгоно мэдээж үндэсний энэ хийгээд байгаа залуучтайгаа сонгоод явах юм бол би бол зөв гэж харж байгаа. Заавал гадны систем сонгох гэхээсээ илүү улсын хэмжээнд бол блокчейнийг бол стратегийн төвшөнд том зураглалаараа бол хэд хэдэн төлөвлөгөөн дөр орцсон явдаг. Гэхдээ яг хэрэгжүүлэхийн тулд нөгөө мэдээлэл хариуцагч байгууллагын төсөв мөнгө төлөвлөгөө, хүний нөөц, тэгээ вендортэй ажилтдаг бол нөгөө IT компанитай бол тендер зарлана, тендерийн тухай ойлно мөл гэдэг ингээд шат дамжлага нь урт болохоор тийм паг гэл болохгүй байгаа байхгүй. Тэрээс энэ тийм ингээд сонсохоор бол яригдаа л байдаг. Байгууллага болгоо ярьдаг тийм шүү дээ. Тарийн зүгээс нөгөө одоо крипто валютын хувьд бол одоо та бас удирдах явсан гэж байна тийм. Тэгээ ер нь крипто валютын хувьд одоо яг ирээдүйн хувьд одоо манай Монголын нөхцөлд ч юм уу тийм яг яаж харж чинь ирээдүйн энэ ингээд яваад ах хэвээр нөө яг яриад байх нь крипто валютын хувьд төслөөсөө хамаарад тухайн төслийн тэр ашиглаад байгаа валют нь ямар одоо модулээр ажилтгийг тий хязгаартай юм уу хязгааргүй юм уу хэр хугацаанд ажилласан дотоод хөгжүүлэлт хүний нөөц нь ямар вэ тий төлөвлөгөө нь ямар вэ тэр бодлого дүрм журам аюулгүй байдал тэгээд үнэхээр нөгөө авсан хүмүүс нь яаж ашигаа хүртэх юм гэдэг зураглал нь тодорхой байх юм бол тогтмол өсөөд ингээ яваад хэрэглээнд ороод ингээ явах хэрэгтэй болох бах. Би бол ерөөсөө тэрийг буруу гэж бодохгүй байна. Одоо бол би зөвхөн ийм Монголын дарга гэдгээс биш зүгээр хувь үнэ талаасаа л ярьж байгаа шүү дээ. Тэрээс ийм Монгол бол крипто валюттай огт холбоогүй төсөл тий улсын төсөл та хэдийн татврын мөнгөөр залинжаа явж байгаа крипто валют ярьж болохгүй шүү дээ. Тий. Яг хувь үнийхээ хувьд бол би Монголд хэрэгтэй зөв крипто валют нь 8 ороод ингээ урагшлаа явах бах. Хэсэг сая бүүн болоод айгүй олон шатаж батаад ингээ жоохон эмзэг болоод эрсэл яригадаад тий. Тэг хүмүүс ерөөсөө coin бол левер би ерөөсөө coin бол одоо итгэхэ болцсон гэл хүмүүс их ярьж ин л та. Тэгэхээр тэр нь магадгүй зүг бах ямар төслөөсөө хамаарна. Ихэнх нь бол сая эрсэлттэй гэдэг нь харагдсан. Гэхдээ цөөхөн хэд нь бол явдгаараа яваал харагдаад тах шүү. Тэгэхээр тэрийг иргэд маань өөрсдөө сайн судлах хэрэгтэй. Залуучууд маань өөрсдөө сайн судал ийш тийшээ явах хэрэгтэй. Олон төслүүдийг харах хэрэгтэй тий. Нөгөө нэг шугам нь яаж яваад байгаа юм. Бенчмарк гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Харьцуулсан байдлаар судалгаа хийгээд одоо нөгөө датан дээр суурилж шийдвэр гаргах нь зүг бах тий. Зүгээр л миний яриа ч юм уу эндээс нэг том нөхөр очил лагийн ярьлаа тэр нэг чухал биш шүү дээ. Судалгаа хийгээд үнэхээр ийм босод төслүүд ямархуу
таймлайн буюу хугацаатай явж байгаа. Тэгээд ямар хугацаанд ямар үр дүн гаргад юм байна. Монголын зах зээл нь ямар үлээ. Энэ дээр ямар хугацаанд ямар үр дүн гарах бол тэгэхээр гадны гаргаад байгаа үр өгөөжтэй харьцуулж сэтгэлээр унах уу? Бид нэр өөрсдөө хэмжээнд бодолцож үзэх үү? Тэ Монголд одоо Google шиг компани их боломжгүй шүү дээ. Зах зээл нь жижиг. Яг тэрнтэй адилхан Монголын крипто хөлөөд дэлхийн зах зээл дээр гарсан байгаа крипто хөлөөдийн зах зээл өсөлтийн хэмжээний харьцуултыг бодоо үзвэл шал өөр шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бодолцоод үзээд тэгээ зөв сонголтойгоо явал би бол ирээдүйд улам олон төслүүд зөв шугамаараа явах бах. Одоо хүртэл явж байгаа хэд маань бас өөрсдөө баталж харуулах бах. Тэгээд ингээд хүмүүс асуух нь багасаад ашиглаа сурч байх. Хамгийн гол нь одоо судалгаатай л бид нэр судалгаатай тийм ерөөсөө зүгээр технологи эн чинь бол зүгээр технологи суурьтай бизнес л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүү технологи тэр төлийг ашиглаад нэг coin гарсан тэр coin нь ямар зориулттай, ямар үр дүн хүрэх гээд байгаа юм. Засаглал нь ямар байх юм, хэмжээ нь ямар байх юм, дүрм нь ямар байх юм. Та алдах юм бол эрсдэл нь юу байх юм? Аваад хадгалаад байх юм бол үр өгөөж нь ямар байх юм? Та итгэж байгаа бол аав, итгэхгүй бол заавал авах шаардлага байхгүй. Яг л хөрөнгө оруулалтын одоо хувьцаа шиг тийм хувьцаа шиг гэсэн үг зарчим гэсэн үг тийм Монгол зөндөө хека компани байгаа. Гэхдээ альных нь хувьцааг яаж авах вэ та өөрөө бодох хэрэгтэй болохос бас дэлхийн дээр гардаг шиг колого хувьцаа авдаг шиг нугалрах уугүй юу гэдэг бодох хэрэгтэй байхгүй тийм гэхдээ мэдээж өгөөж өгнө. Би санхүүгийн мэрэгжлийн зөвлөгөө өгдөг хүн биш ч гэсэн нөгөө топ 20 гэж байгаа шүү дээ Монголд тийм тэр шиг тэдний хувьцааг авлаа гэд одоо 10 жилийн дараа би бол буруудна гэж бодохгүй. Тэр бол зах зээлээ барьцсан томорцсон тий батлагдсан бизнес модельүүд явж байгаа учраас тэрний нэг хэсгийг л авч яах гэсэн үг шүү дээ. Цуг эрсдлийн үрлээ би нэг том тортны нэг жоох хэсгийг авцсан тий ашиг өгүүлэг нөхгүй болохгүй эрсдэл учраас тий. Тэглээ яхаа угаасаа нөгөө нэг засаглан тодорхой юм чинь тэнцэнээс авчихад бол нэг ер нь бол урт хугацаанд харсан л дээр гэж байгаа шүү дээ. За ийм Монголиа дээрх цахим шилжилтийн талаар хоёлаа ярилцъя. За ийм Монгол цахим шилжилт апдейт. За шинэ апдейт ярихаас өмнө эхлээд манайх зөвхөн лавлагаа суурьтай байдлаар нэвтэрч ирсэн эхний хөлбөр гэсэн үг. 2020 онд ийм Монгол гэж олон нийтэд зарлахад бол тэгээд ийм Монгол зөвхөн лавлагаа суурьтайгаар эхэлж байгаад бид нэр дараагийн хөлбөрүүдийг хөгжүүлсэн мобайл аптай болсон тий веб нь 2 3 4 хөлбөр ахаад одоо сая ингэж явсаар хагаад 5 дугаар хөлбөр буюу 5.0 гэдэг хөлбөрийг сая бид нэр 9 сарын 20-нд олон нийтэд зарласан. За 5.0 дээр өмнөх хөлбөрүүдэсаа хэмжээний хувьд маш одоо томорсон бид нэр дид бүтцээ сайжруулсан нөгөө өмнө чинь бол нөгөө хүүхдийн мөнгө тараах ч юм уу нэг том үйлчлэгнүүд дээр гацах ч юм уу тийм эрсдлүүд их үүсээд идэвсэн тэрэн дээр бол бид нар тогтмол сайжруулалтуудыг хийсэн. Тэгэхээр нөгөө хурд аюулгүй байдал гэдэг дээр бид нар онцгой ач холбогдол өгч ажилласан. За шинэ боломжоор гэвэл хүүхдээр авах шинэ үйлчлэгнүүд нэмэгдсэн бид нэр хөтөж гэдэг бас нэг боломжийг оруулж өгсөн. За энэ хөтөч нь бол олон улсын бид нартэй ижил төстэй үйлчлэгээ үзүүлдэг юм төрлийн платформуд дээр хүүхэд шинээр төрөхөд яах вэ? Нүүдэл суудлал бол яах вэ? За тэтгэврт бий гарвал яах вэ гэх мэтчлэн ийм нөгөө амьдралын хэрэгцээ шаардлагууд тулгархаар тэрэн дээр би ямар үйлчлэгээ авах юм, ямар зөвлөгөө авах юм, ямар хангамж авч болох юм гэдгээ тэр бол мэддэг. Босод бүх оронд яг ижил төстэй болдог. Тэрийг одоо жишээлбэл энэ дэлхийд нэгт орцсон ранкаараа Денмаркийн Borger гэдэг одоо платформ жишээлбэл байдаг аахгүй юу? Тэрэн дээр хөтөж гэдэг тийм одоо боломж байдаг. Бид нар яг тэрийг одоо өөрсдийнхоороо хийгээд хөгжүүлээд яг монголчуудад зориулаад нэг ихний жишээ байдлаар нэг хэдийг хөгжүүлээ оруулсан. За цааш төрийн байгууллагатайгаа нийлээд энийг ингээ улам баяжуулаад явна гэсэн үг. Тэгэхээр хүн ороод асуултанд хариуллаад хүн нөгөө барилга руу ороод аль өрөөлөө орж ямар үйлчлэгээ авахаа мэдэхгүй хэдэн давхарт их чи ямар хэн дээр очих нэгэ мэдэхгүй байдалтай адилхан шүү дээ. Орлоо амар хөвжлөгээтэй. Амар супер. Гэхдээ би юу авахаа мэдэхгүй. Тийм. Тэнгүүд тэрэн дээр бол хөтөж орж ирнэ. За дээрэс нь бид нар одоо хамгийн чухал одоо хиймэл оюунд суурилсан чатботыг бол бас нэвтрүүлсэн байгаа. Тэрэн дээр бол бүх лавлгаа тодорхойлолтоо авна, мэдээллүүдээ авна, заавар зөвлөгөөнүүдээ авч болох нь байна. За хүсэлт өгсөн бол хүсэлтийн төлөвөө харах гэх юм уу. Ийм Монгол дээр байгаа үйлчлэгнүүдээ шууд тэнцэнээс айгаад болчихно. Дээрээс нь хөтөчлөг бас тэнцэнээсээ холбогдоод орчиж болдог. Ийм боломжийг бид нар нэвтрүүлсэн гэсэн. Энэ хиймэл оюуны чатботыг бол бид нар маш богино хугацаанд өөрсдийнхөө нөөц бололцоогоор хөгжүүлсэн. Мэдээж нэг эхний хувилбар учраас бас нэг сайжруулах зүйлүүд бол гарна. Бид нар бол гэхдээ нэг хүн нөгөө хэрэглэх тусам хариугаа зөв өгөх тусам тэрийг залруулж засах тусам улам оновчтой болно, улам энгийн болно. Тэгэхээр нэг жилийн дараа гэхэд бол хүмүүс угсаал ийм Монгол AI чатботтой байсан юм шиг л санагдахаар хэмжээнд бол болчих واخ гэж бид нар найдаж байгаа. Тэгээ энэ дэр манай гол нь нөгөө хамт олон
манай хөгжүүлэлтийн маань бол шөнө оройгүй ажилласан. Тэгээд маш одоо богино хугацаанд маш өндөр чанартайгаар бол хөгжүүлсэн гэдэг тэрэн дээр бол бахархалтай. За 5.0 дээр бид нэр шинэ үйлчлэгээнүүд оруулсан, хүүхдэр ах үйлчлэгээнүүд одоо нэмэлтээр оруулсан, одоо ахаа шинээр хэд хэд үйлчлэгээнүүд оруулах гад төрийн байгууллагатай яриа явж байгаа. Өшөө нэг том юм юу болсон бэ гэвэл GovCMN гэдэг төрийн байгууллагуудын нэгдсэн одоо тийм веб хуудас бид нэр одоо веб платформ хөгжүүлсэн байсан өмнө нь. Тэрийг бид нэр ийм Монголтой нэгтгэсэн гэсэн үг. Тэгэхээр өмнө нь бол ийм Монгол бол орохоор зөвхөн төрийн үйлчлэгээ авдаг л ийм платформ байсан бол одоо ороод төрийн мэдээлэл авч болно. Яамлуу цаг захиалаа цайд нартай уулзч болно. Яамны нээлттэй 68 мэдээллийг харж болно. Хүний нөөц, бүтэц. За дээрээс нь бид нэр хажуудалд нь одоо нөгөө цахим ур чадвар авах боломжийг нээсэн. Нээлттэй ажлын байр, төрийн байгууллагад ажилд ормоор бол нийттэй ажлын байрнуудыг харж болдог болсон. За зарим үйлчлэгээр нөгөө өсөлт илгээхээр нөгөө илгэх өсөлт амжилтгүй боллоо гэдэг хариу өгөөд хүмүүс ийм Монгол гацаад байна гэд байдаг. Үний эрэхт нөгөө цаана байгаа мэдээлэл хариуцч байгууллага дээр нь бааз дээр нь юм уу асуудал үүссэн нөхцөл байдаг. Тэрийг бас бид нар шууд харж болдог. Тийм knowledge graph гэдэг шийдэл хөгжүүлсэн. Хүн хараад энэ байгууллага дээр асуудал гараад байгаа юм байна гэдэг өөрөө хараад шууд real time харах боломжтой. Тэр нөгөө төрийн байгууллагууд нь илүү хариуцлагатай асуулах байхгүй юу? Тийм шүү дээ. Урд нь зөвхөн ийм Монгол байгаа байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол ийм Монгол хацаад байна, ийм Монгол дээр ингээд яг хоо бид нар чинь нөгөө олон системтэй холбогдсон учраас ийм Монгол гэдэг логог л хүн үсэд арина шүү дээ. Тэгэхээр бид нар за окей бид нар бүгд хариуцлагатай болох хэрэгтэй байна. Бүгд чанартай болох хэрэгтэй. Бид нар бүгд татврын мөнгөөр ажил хийж байгаа хүмүүс те энэ иргэдийнхаа бидний л ээж аав хамаатаас одоо эмээ өвгөнөр л энийг ашиглана те. Тэгэхээр энэ дээр бүгд хариуцлагатай болох үднээс энэ боломжийг бас нэвтрүүлсэн. Тэгэхээр энэ дээр би бусад байгууллагуудад бас эргээр хүлээж авах байхаа гэж найдаж байгаа. Зарим нь одоо яаж хүлээж авах би мэдэхгүй байна. Гэхдээ бид нар бол энийг зөв гэж үзсэн учраас энэ шийдвэрийг гаргаад яамдаа танилцуулаа явуулсан гэсэн үг. Танах гацж байгаа бол та мэдэх хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй. Тэгэхээр иргэд бас тэрийг мэдэх хэрэгтэй л гэсэн үг. Ер нь бол ирээдүйд илүү шилэн нээлттэй ил тод ийм байх хэрэгтэй. Миний мэдээллийг хэн хизээ ашиглаад байгаа юм. Ямар үйлчлэгээний ард хэн хариуцдیں۔ Энэ хариуцж байгаа нөхөр нь хэрэг аюулгүй байдалтай анхаардیں۔ Тэ энэ болгоныг хүмүүс мэдчих хань зөвөө гэдэг үднээс бид нар энэ боломжийг бас оруулцсан явж байгаа. За бид нар 5.0 дээр өнгө дизайн дээр бол нэлээд анхаарч бас ажилласан. Та хэд маань одоо ороо үзэх юм бол 5.0 бол өмнөх хөлбруудаасаа тэр өнгө дизайн UX UI талдаа бол бид нар онцгой анхаарч ажилласан. Энэ дээрс манай хоёр UX UI дизайнер хоёр залуу байдаг. Тэр хоёр бол одоо би ажилд ороод одоо 2 жил болж байгаа. Тэр надаас өмнө одоо манай хамаг энэ өнгө дизайн дээр ажилладаг байсан. Тэгээ энэ шаардлага гаргаж байгаа манай энэ аналистууд, тэгээ энэ хөгжүүлэгч нар, манай энэ ахлахууд, дэд бүтц хариуцсан хүмүүс, за манай байгууллагын бус газрын дарга нар гэдэг энэ саяны яриад байгаа тэр олон хүн чинь бүтэн жилийн турш тий энэ олон төслүүд тэгээ энэний энэ шаардлага төрийн байгууллагуудтай уулзаж тохирох, процессing, тестлэх, гэх асар ол юмыг хийж манай энэ шинэ хөлбөр бол орсон. Тэгэхээр анх дөнгөж лавлагаагаар эхэлж исэн тухайн үед бол мэдээж чинь бас лавлагаар эхлэн гэж мундаг байгаа байхгүй хэрэгцээ шаардлага нь байсан тий. Хүмүүс одоо мартцсан байгаа шүү дээ ямар байсныг. Тийм шүү дээ. Тэгээд 5 жилийн дотор бол бид нэр хиймэл оюуны чатботтой, шинэ боломжуудтай тий олон улсын ижил төстэй платформудтай энэ зэрэгцхээр фичрүүд оруулж ирээд ингээ хөгжүүлээд аюулгүй байдлын шалгаад ингээ олон нийтэд хүртэл болгоцсон. Саяны миний хэлсэн тэр мэдээллүүд ингээ орж ирж өгснөөр бол одоо энэ төрийн байгууллага тусдаа вебсайт хийх шаардлагагүй болж байгаа. Ийм Монгол руу орлоо. Дурын одоо төрийн байгууллага чинь веб нь байж байна. Нөгөө Facebook профайл шиг ороо үзэх юм бол бүтц нь харагдана. Холбоотой дүрм журм нь харагдана. Уламжлалтаар үзүүлдэг үйлчлэгээний лист нь хүртэл одоо бид нар дээрээс харагдах боломжийг бид нар бүрдүүлээд гацж байгаа нь харагдана. Тийм гацж байгаа нь бол тэр төрийн байгууллагууд нь мэдээлэл хариуцагч талдаа харагдана. Яамдууд бол үйлчлэгээ үзүүлдэг учраас яг үйлчлэгээнүүд байдаг. Гэхдээ яг ийм Монголын гол үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс бол улсын бүртгэл, татвар гайл одоо нийслэл ч юм уу те том юм байгууллагууд байгаа. За бидний ярилцах цаг ингээд дуусч байгаа юм байна. За. Тэгээд ийм Монголын хувьд бол нэлээд гоё шинжилтүүд хийж байгаа. Тэгээд таны хэлдгээр бас бид нэр яг үнэндээ бол анх бид нар лавлгаа яаж авдаг гэсэн л одоо бүр айл хэдийн мартцсан байна. Тэгээд ийм Монголын угаасаа бүр ингээд дасгацсан одоо хаанаас лавлгаа авахаа мэддэг болцсон. Тэгээд яг ийм болцсон байгаа. Тэгээд одоо хөтчтэй болж байгаа нь бас нэлээд гоё таата мэдээ байна. Тэгээд бидний хувьд бол ингээд тантай ярилцахад бол үнэхээр таатай байлаа. Тэгээд танд өөр нэг нэмж хэлэх зүйл байгаа бол өөрийнхөө товчхон байвал. За бид нартэй хамтарч ажилладаг, бид нарыг дэмждэг энэ төрийн байгууллагууд, хувийн хвшлүүд, тэгээ баг хамт олон одоо бүгдэнд нь баярлалаа л гэжлээ. Тэгээ энэ олон хүмүүсийн та хэдийн бүгдэн гэж нь одоо хичээл зүтгэл байснаар л бид нар энэ үр дүнд хүрч байгаа шүү. Хамтдаа тэгээд нөгөө топ орилууга нэг өдөр очие гэдэг зорилгынхаа дагуу ажиллая л гэжлээ. За баярлалаа. За баярлалаа. За зургийг
баярлалаа.